байцгаана уу эрхэм үзэгчдээ хүн чанар нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүргэж бэлэн болоод байна. Хүн чанар нэвтрүүлгийн эгээн хойморт эх орондоо баялаг бүтээж хөгжлийг эрхэмлэгч чиглэл компани хамт олон өргөдөн оролцлоо. Хүн соол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж багаж хэрэгслийн үйлдвэрлэл нийлүүлэлтээрээ салбартаа танигдсан энэ хамт олонны 35 жилийн түүхэн ойн баяр энэ жил тохиож байгаа юм а. Монгол Улсын шилдэг зохион бүтээгч бомцэн дээр удирдуулсан хүмүүнлэг хамт олонны 35 жилийн ололт амжилт хөгжил дэвшлийн түүхээс хамтдаа хуваалцъя. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. 1-р суваг телевизээс бэлтгэн хүргэдэг хүн чанар нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэн хүрэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгээрээ бид үргэлж гэгээн бүхнийг үзэгчдээ хүргэдэг Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй олон сайхан зүйлийг үзэгч түмэнтэйгээ хуваалцдаг туйлын таатай байдаг. Тэгэхээр өнөөдрийн маань дугаарын эрхэм хүндтэй зочин манай чиглэл компаниг үүсгэн байгуулагч Монгол улсын аж үйлдвэрийн гавьяад ажилтан цэгмдийн бомцэнд өргөдөө оролцоод байна. Энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Та бүхэнд болон танай баг хамт олон бас энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. За маш их баярлалаа. Нэвтрүүлгээрээ бид үргэлж гэгээн бүхнийг үзэгчдээ хүргэдэг. Бидний урилгыг хүндэтгэн хүлээн авч хөрөлцөн ирсэн танд баярлаж талархснаа илэрхийлье. За нэвтрүүлгийн зочид маань мэдээж хэрэг Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй олон сайхан хүмүүсийг бид нар одоо хүн чанар нэвтрүүлгийнхаа хойморт залдаг. Тэгээ энэ удаа чиглэл компаниг үүсгэн байгуулагч бомцэнд өргөдөж ирсэн туйлын таатай байна. Тэгэхээр өнөөдөр танай нэвтрүүлгийн хамт олон хүн чанар гэж ийм сайхан нэртэй. Үнэхээр өнөөдрийн цаг үед өгүүлэгдэн дутагдж байдаг энэ том сэдвийг хамарсан ийм сайхан нэртэй нэвтрүүлгийнхаа хойморт өргөдөн оролцуулж байгаа туйлыг баяртай байна. За миний үе Өрөнгө аймгийн Үлжээцэн байгуул хүн соол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн чиглэлээр тууш тавьдаг 47 дахь жилдээ ажиллаж байгаа. За чиглэл компаниг үүсгэн байгуулад идэвхтэй 35 дахь жилдээ золгож байна. Тэгэхээр энэ сайхан мэрэгчлэлтэй золгож ийм сайхан одоо бүтээл их ийм завшааныг олгосон тухайн үеийн одоо сургуулийн багш нар болон нутгийн хамт олон за үүний хажуугаар бол өөрийнхөө одоо хайртай аав ээжтэй одоо сүрдэн мөргөж залбирхаас аргагүй ингээд одоо танай нэвтрүүлгийн хойморт өнөөдөр ингээд өргөдөж байгаа ч гэсэн түндээс одоо улбаатай эхлэлтэй шүү гэдгийг бас хэлэхэд таатай байна. За тэглгүй яах вэ? Ямар гоё юм бэ? Өдөр алган бид бүхэн хайртай аав ээжтэй, хамт олондоо, хань ижилтэй, өр хөөхтүүдтэй тэр болгон хайртай шүү гэж хэлж чаддгүй. Тэгэхээр манай хүн чанар нэвтрүүлэг цэнгэр дэлгэцээрээ эрхэм хайртай хүмүүстэй бас хайртай шүү гэдэг үгийг хэлхийг одоо үргэлж одоо нээж байдаг. Тэр ч утгаараа өнөөдөр бас таныг урьсны учир гэвэл танаа хамт олон, танаа одоо эргэн тойронд байдаг бүхий л хамтарч ажилладаг байгууллагууд, үйлчлүүлэгчид нь таныг бас урьж оролцуулаач гэж биднэрт хүсэл тавьсан байгаа шүү. Тэгэхээр үнэхээр чиглэл компани гэхэр хүмүүс ямар одоо үйл ажиллагаа явуулдаг юм бол, яадаг юм бол, юу хийдэг юм бол гэж сонирхож байж магадгүй. Бид нар хүнсний аюулгүй байдал гээл өдөр болгон ярьдаг, хоолт хижээлгээл өдөр болгон ярьдаг. Гэтэл түүнийг ямар орчинд, ямар сав суулганд, ямар тоног төхөөрөмжөнд ариун байлгаж бид нар эдэнийхээ дээжийг ундааг болгож хэрэглэх вэ гэдэг маань их учир утгатай. Тэр утгаараа танай компанийг судалж байхад маш их одоо баярлаж талархсан зүйлүүдийг бас хүлээж авсан. Тэгэхээр компанийхаа тухай одоо ямар зориултын, ямар одоо ач холбогдолтой юм гэдгийг бас үзэгчд маань сонирхож байгаа гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр чиглэл компани тухай энэ компаниг үүсгэн байгуулсан тухай ярихаас өмнө тэрний урд талын орчлыг бас хэлэх зүйтэй гэж бодож байна. Энэ бол 1976 онд Өрөнгө аймгийн 10 жилийн сургуулийн 8 дугаар ангид төгсөөд Улаанбаатар хотод худалдаа үйлчлэлийн яамны арья худалдааны техникум буюу одоогоор худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуультаар суралцсан. Миний одоо мэргэжил энэ сайхан мэргэжлийн эхлэл байсан. За энэ сайхан сургуулийг төгсчихөө тэгээд мэргэжлэрээ одоо ажиллаад 80-аас 83 он цэргийн алба хааж ирээд 83-аас одоо 91 он хүртэл би худалдаа үйлчлэлийн яамны арья худалдааны тоног төхөөрөмжийн засвар зарлал чимгэлийн газар гэдэг газар жинхэнэ одоо мэргэжлийн боловсруулагчаас ажиллаж байлаа. Тэгээд зах зээл эхлээд одоо өмч өвчл явагдаж манай сургууль ажил маань одоо эхний өмч өвчлөөр хөгжлөгдөж одоо ажилчид нь мэргэжлэр одоо бэлтгэгдсэн ажилчид нь одоо годомжинд гараад тоног төхөөрөмж одоо савхлаа барилга байшингууд нь бол дарга нарын одоо өмчлөлд орсон. За ингээд мэргэжлэр бэлтгэгдсэн болсон хүчин годомжинд гарсан хүн яах вэ гэхээр өөрийнхөө мэргэжлэр хоосоо хонохгүй хаа ажил хийгдээ гэдэг би цэргийн хажуудалж яана 31 дэх байрны бад бод хөрөх засаж гэр ахын цахилгаан хэрэгэл засдаг
айлын одоо лесва билетик засдаг ийм сайхан гал төлөвтэй ажиллаар 90 онд одоо бүрэн бос суурьсахтай хошоо гэдгээ байгуулад за ингээ ажиллаж байгаад 1996 онд чиглэл хязгаарлалт хариуцлага компани гэдгийг байгуулад өдөөгээ манай компани үүсгэн байгуулагдсан хойш одоо 35 дахь жилдээ залгаж байна. Энэ жилийн өдөр танай нэвтрүүлэлд орж байгаа энэ цаг үе бол манай компани хамт олонны 35 жилийн одоо их түүхийн баярын жил юм байгаамаа. Ямар гоё юм бэ? Одоо компани тухай ярих юм бол одоогийн чиглэл компани тухай таны асуултанд хариулж ярихад бол тэдгээс хэдий хүртэл одоо ингэж ажиллаж байгаа манай хэрэглэгчдийн одоо бас биднийг дэмжиж ирсэн мөнгөний одоо дэмжлэг. За одоо галтай төлөлтөй хоолтой унттай хүннийг одоо хооллох энэ одоо үйл ажиллагаанд багаараа хамтарч ажиллаж байгаа. Түүнийг сайн байлгахын төлөө тууштай явж байгаа гэдэг утгаараа бол дээшээ дэвжиж өдий зөрөгтэй явж байгаа туйлын их одоо баяртай байд юм аа. Тэгээ миний ард бол хүчрэх хамт олон байгаа. Тэгээ манай хамт олон бол үнэхээр мэрэгжсэн. Одоо Монгол улсад хүнсний хангамж аюулгүй байдал гэж ярих юм бол ямар савнд бүтээгдэхүүнийг хадгалж байгаа нь тайварлаж байгаа, зөвлөж байгаа. Түүнийг одоо чанд боловсруулж байгаа юм бэ гэдэгтэй салшгүй холбоотой. Тэгэхээр бид одоо багаараа хийсэн их ажлууд би таваас тодорхой хэмжээний компани мэдээллүүдийг бас судлаад ингээд асууж дэлгэрүүлж байгаа чинь баярлалаа. Тэгээд товчтой одоо юм компани гэж одоо хэлээ да. За маш их баярлалаа. Эрхэм гавьяатынхаа сая яриаг сонсоод сууж байхад нөгөө хөдөлмөрлсөн хүний ард үргэлж одоо урам дэм хайр одоо инрэл ахуй амьдрал дээшилж яадаг. Тэгэхээр танаа хамт олон ч гэсэн энэ одоо зүйлдээ маш сэтгэл хангалуун байдгийн билээ. Дээрэс нь ингээ уран бүтээлчдэр одоо ярих юм бол урлагийн тайснаа одоо алга ташаа сууж байгаа зэрэгтэл ийм хүчээр одоо бид нар маань өнөөдөр өдөө зэрэгтэй явдаг гэж ярьдаг шүү дээ. Гэтэл бол чиглэл компани үүсгэн байгуулагдсанараа тэр олон одоо билетик засдаг засварчид одоо эгэлжирийн одоо ажилчид маань нийлээд нэгдээд улс их орныхоо төлөө тэр энэ гоё тоног төхөөрөмжийн байгууллагыг одоо бүрэн хэмжээнд нийлүүл байгаа Монгол улсын нүүр царай болсон Монголын брэнд одоо байгууллагуудын нэг болсон дүнхээр одоо эрхэм гавьяатараас бахархгүй байхын аргагүй. Мэдээж удирдан зохион байгуулах ажил гэдэг бол маш их хүч дэм өгдөг. Тэгэхээр манай гавьяатын маань хувьд танай байгууллагыг судалж яхад захирал маань яриа өгөх одоо тун дурггүй дээ гэхээр би одоо таныг манай хүн чанар нэвтрүүлгийг бас энэ жил 20 жилийн маань явуулж байгаа. Танай байгууллага 35 жилийн явуулж байгаа юм байна. Тэртээ хол 2008 онд танахыг одоо тэр одоо бидний ярьж анснаар динжин мянга гэж байсан шүү дээ. Тэгэхэд одоо танаа одоо байгууллага дээр манай Монгол улсын маань бас нүүр царай болсон олон уран бүтээлчдийг уриалаад танаа байгууллага хамтраад жирийн эгэл жирийн одоо яг төрийн алгаа хагчаа хийгээ явж байгаа 37 настай эмэгтэй тусалж байсан юм а. Тэр маань одоо эдгээд илашраад ажиллаа хийж байгаа гэдэг баяртай мэдээг бас танд дуулгая. Одоо миний санаж байгаагаар Чингэлтэй дүүргийн одоо жирийн нэг эгэл жирийн одоо төрийн албаагч байгаа шүү. Тэгээ танд бас баярснаа дамжуулаарай гэж хэлсэн байгаа. Баха тийм мөх туул. Тий одоо яг санаж тэгээ бөөнөрөө ингээд нэг гоё хандиваа аян зохион байгуулад уран бүтээлчд маань очиод ингээд ийм гоё түүх үлдчихсэн. Түүнээс хойш танахыг ингээд яриад байвал нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүлгийн ажил хийсэн олон зөвлөдүүдийг бас судалж тэмдэглэж бичиж авсан. Тэгэхээр миний санаж байгаагаар одоо сар тахал одоо хүн хэлцүү ковидын үед болвол чиглэл одоо компани хамт олон өөрөөсөө илүүчлэн нийгмийн хариуцлагын өрөөнд 30 сая төгрөгийг бас эрүүл мэндийн салбарт зориулсан ийм одоо том арга хэмжээ зохион байгуулсан байсан. За түүнээс гадна маш олон одоо нийгэмд одоо хэцүү ядуу өнчин өрөөсөн за хөгжлийн бэрхшээлтэй иргэд за тэгэл хоригд одоо юу гэдгийг нийгмийн тусгаарлалтанд байдаг 20 хангуудад хүмүүжж байгаа хүмүүсийг тэр одоо хүмүүжид дуусаад танаад ажилдаг нийгэмшээ тийм олон одоо хүмүүсийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрхийн газрын харьяа хорих байгууллагуудын удирдлагууд бас танаа хамт олон баярлаа гэдэг үгийг бас дамжуулахын зүйтэй. Энэ талаар одоо яриад ивэл маш олон түүхүүд байгаа. Хүүхдийн эрүүл мэндийн одоо үндэсний төвд 25 сая төгрөгийн үн бүхий тоног төхөөрөмж хамдуулс улсын 1-р төрх амарчих төвд сахалгааны юм одоо тоног төхөөрөмжийг ингээд стандартын дагуу нийлүүлсэн байна. За ингээд маш олон яриад ивэл одоо Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах маш олон ахмадуудад бас маш олон одоо савсуулгыг бас бэлэг барьж хүндэтгсэн байсан. Ингээд яриад ивэл маш олон зүйл байгаа. Энэ дээрээс танаа хамт олон яаж сэтгэл нийлж ажилт тэгэхээр одоо бусад байгууллагуудтайгаа одоо уриалах за мөн ажилчдынхаа одоо нэг гой сайхан зүйлээр нэг омгшоод өгөөч гэж хэлмээр байна. За тэгээд төмний төлөө олонний төлөө тодорхой хэмжээний хийгвтэй гэсэн ирмэлцэл бол надад буюу манай хамт олон дандаа байдаг. За бид одоо өдөгөөс одоо 2015 онд компанийнхаа үүсгэн байгуулагдсны 25 жилийн яваа. Тэр үеийнхаар одоо эхний улсын үндэсний төв гэж байсан. За би их хүүхдээ эрүүл мэндийн төв гэдэг. Тий. Социализм үед ажиллаж байхдаа тэр
хүүхдийн эхнэр засгийн төвийн галтгооны тоног төхөөрөмжийг өсрэлтээ би өөрөө хийж байсан. Тэгээд тухайд нэг хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулалтыг судалж байгаа. Тэгээд энэ үед бол манай эхнэр засгийн галтгоо бол мэдээ тийм үнэхээр хүнд тоног төхөөрөмж маш муу илэрхий тэгэл хүчин чадал өрөх. Төрөх тасаг масаг үнэхээр хүнд шүү дээ. Хэцүү шүү. Тэр байдлыг одоо өөрийнхөө аль одоо нэг мэрэгжлийн чиглэлээр дагуул сонирхоод галтгоогийн тоноглоё гэдэг тухайд яг хаа тэгээд 25 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлж өгч байсан. Тэгэхээр бол сайхан санагддгийн. Тэгээд тэргээр дамжаад одоо манай өдөр нутгаас ирж байгаа их өссөн амь насны дэнчин дээр одоо хагалгаа бүх юм эхнэлсэн төвгүүгээр Монголын ганц бүх дэмлэг шүү дээ. Энэ дээр одоо санхаарал тавьгээд фокслоод ингээд орцсон тухайн үеийн одоо эхнэлсэн төвийн дарга инктерүүд байгаа байсан. Сайхан хүлээж аваад энэ ажлыг бид багаараа хийжээлээ. За дараа нь бид компанийн 30 жилийн хувьд тэмдэглэнэ гэдэг бас тодорхой хэмжээний бас амуулгын ажил яаж хийх вэ гэж ажиллаж байна. Тэр үед ковид үе байсан. Тэгээд хадгалт судлалын үндэсний төв очно гэдэг галтгоо нь бол голдоо. Тэгээд галтгооноос хоол аваад нэг хувь тэгээд маш хүнд нөхцөлтэй байсан. Саачаад явж байгаа сайлчин хүмүүс шиг төмпөн дотор ингээд бариад тэгэхээр тасруугаа явдаг юм байлаа. Тэгээд тэр байдлыг нь өөрчлөөгээд тухайд нэг хоол зөөдөг атнаш яваад тэгээд нэг хоолны зөөдөг савсуулгар байлтай. Тэгээд аяг таван авах тэгээд янз тухайн газрын хүмүүсээр эрэлт хандуулж ялаа. Тэгэхээр бусад одоо олон төрлийн ажлуудыг бас хийж ясаа. Энэ бол тодорхой хэмжээний бид бас олонний төлөө, төмний төлөө, нийгмийн төлөө бас ажиллах нь зүйтэй гэсэн юм хэлэлтүүд байдгийн. Тэгээд өөрийнхөө ажил мэргэжлийн онцлог тохируулаад тэр чиглэлийн юмнуудыг бас төлхөө хийдэг. Энэ утгаараа ч гэсэн юу гэдгийг хүмүүс бол бусад одоо албан газрууд ч гэсэн олон компаниуд энэ одоо ковидын хүнд үед бол одоо бүхэл хүмүүстийн сэтгэл зүтгэлэн зориулаад одоо сайхан хүнд тусламжуудыг өгчээсэн. Тэр нийл одоо нэг ижил одоо ийм үйл ажиллагаа болчихсон юм аа гэж ойлгож байна. Бусад хэлбэрээр одоо бид одоо хамдуудаа тэгээ нийслэлийн дүүргийн 10-ны хамтуудад бас тодорхой хэмжээний жил болгон дэмжих тустай үзүүлдэг. Тэд маань одоо залуу насндаа Монгол улсын хөгжил хөгжлийн төлөө үнэтэй нэмэр оруулсан зах зээлийн одоо шуургнуудад харьяалагдах одоо албан газаргүй өндөр насныхны үйл ажиллагааг дэмжихгүй ийм одоо завсрууд зөндөө байгаа. Тэгээ энэ байдалд ч бас яагаад тодорхой хэмжээний настангуудаа тэгээд бас бэлгэсэлтийн одоо гарагийн одоо сайлгах, баярлуулах тэгээд тэр хүнд одоо гэр хорооллын айл эрхийн настангуудад бас дэмжлэг төстэй үзүүлэх нь бас яалтчгүй хэрэгтэй байдаг. Бас нүдээ олсон ч байв. Тийм сайхан үйл явдал хаанаад сэтгэл хангамжтай байт юм аа. Энэ манай залуучууд хамтраад ингээ хийдэг тэр нэгдүгээр эмнэлгийн тэр их төрөх газрын тоног төхөөрөмж тэр угаалт тэргээл хүнд байд юм байлээ. Одоо тэрийг бол би юм болж хараагүй. Манай төрсөн манай адилчид нэгтэйчүүд бас санал болгоод хичмээр юм аа гэж хэлж байсан. Тэр ажлыг хийсэн. Би бол тийш орж үзээгүй байдал бол хэцүү байдаг гэж ярьд юм лээ. ааха. Тэгэхээр яг хөөхөр энэ маань одоо бид болж утсаж байгаа үед бол тодорхой хэмжээний орон зайг бусдад бас түгээх, хөргөх зүйтэй юм бол гэж бодож байна. Тэглгүй ах уу. Дараа нь хүнстэй хөлцөхт аюулгүй ганц савсгуулах гэдэг. Энэ бол маш өргөн сэдв. За бид чинь өнөөдөр ингээд хумцас савнаас хамааралтай, хумцас савны дан буюу давхар одоо хамааралтай болчихсон. Энэ юу гэж бол бид одоо үнэхээр сүү цагаан идэг хумцас саваар тайварлаж байгаа, хадгалж байгаа, боловсруулж байгаа. Энэ бол нууц биш. Гэтэл энэ сав маань одоо ямар сав бай гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын одоо эрүүл мэндийн яам бүгд одоо хим физикийн шин чанараар нь одоо ингээл хор морын бүгдийг гаргаад тавьчихсан. Гэсэн хэдий боловч бид одоо хямд үнэтэй ингээд хэрэглээ дадал болцсон ингээд одоо тэр утгаараа хэрэглэсээр байна. Бас дээр нь манай монголчуудын бас хэнэггүйч гэдэг энэ зам маань бас жоохон ингээд алдаа болоод өнөөдөр бид одоо товдраараа дэлхийд нэгдүгээр байранд орцсон гэдэг. Маш харамсалтай. Аимшигтай юм мэдээ сонсогдож байна. За тэгэл бас одоо илгэний хавдар, хотоодны хавдар гэл одоо бид чинь хуучин болвол ер нь за би бодож байдгаар олон жил би нийтийн хоолны газраа тань төхөөрөмж засварлаж явсан. Тэгэхэд хуучин 200-ын пошиг төмөр пошиг байсан зэвтэй пошиг. Тэр дотор нэг тэн тавьчаад ус услахад антон болж өнөөрөө жигнээд бооцоо жигнээд идэж байсныг миний үеийнхэн бие миний дараагийн одоо нэг 70-аад оных юм мэдгүй. Тэр үед бол хортовдор гэж байгаагүй. Өнөөдөр бол тэр янз янзын одоо савсгуулах нь янз янзээс болгоо. Дээр нь
ер нь хүний эрүүл мэндэд таарахгүй хүнсний бүтээгдэхүүн маш их гарч ирж байна. Тэр гадны одоо тэр янз янзын нэрвстэй брендийн хоолнуудыг энд их олноор нь үйлдвэрлэж хийлгэж байна. Залуучуудыг амттанд их орлуулж байна. Энэ утгаараа бол бид одоо ингээд аимшигтай хавдрын эрсдэлд орчиход байгаа нь бол нууц биш. Би өөрөө ажил мэргэжлийн хүрээнд бол энэ сав суулган сольчих юмсан. Өгөөдөө гэролоо хямдны улсын савын стандарт хүнстэй үйлчлэгт аюулгүй сав суулгаар хангаж юмсан гэсэн бодолтой. Дээр нь айр сүүнийхээ сав суулгыг бас нэг айргаа бас нэг эсэгдэг савын бас нэг хонцор бишин байлгачих юмсан тэр бас ийм бодлоор ингээд ажиллаж байгаа манай хамт олон. Энэ бол нэг компани хийж байгаа биш. Энэ бол төрийн хэмжээнд олонний дэмжлэгээр төрийн бас байгууллагуудын төлөөлөл оролцож хийхгүй бол зүгээр одоо ганцны компани хийчих юм том. Үрдэн муу гэсэн үг тий. Тэгэхээр чадтай хайраар явах эрийг төрөөхөр бидэд хийж л байна. За тэгээд хүнстэй үйлчлэгт аюулгүй самсуулах чинь үнэтэй байна, үнэгүй байна, болж байна, болохгүй байна гэж янз бүрийн л асуудал байгаа. Янз бүрийн туулдаж байгаа. Тэгэхээр бол бид үнэхээр өнөөдөр ингээл Монгол хүний үндэсний үйлдвэрлэгч хүний хувьд, баялаг бүтээгч хүний хувьд яагаад одоо үндэсний үйлдвэрлэлийн бараа болохоор үнэтэй болоод байгаа юм бэ гэж ярьдаг. Тэгэхээр энэ сэдвүүн дээр нэг бас нөлөөд орчиход өнөөдөр тухайн төвхийд материал нь ихэвчлэн 100% импортоор очиж байгаа. Тэнд нийтийн татвар төлөгдөж байна. Тэнд гайлын татвар төлөгдөж байна. Тэнд зам тээвэр бүх юмных нь тээврээс орж байгаа. Дээр нь төр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ажиллаж байгаа ажилчны эрүүл нийгмийн даатгал байна. Түүний нийгмийн даатгалын 13.5%-ийг компани төлж байгаа. Хэдийгээр одоо ажилчин албаа бас 13.5% төлж байна. Дээр нь одоо нөөц төлж байна. Дээр нь одоо ажлын байр хомсдолд орсон энэ үед хүн амын албаа хүнд ачаа төлж байна. Энэ олон ачаал дээр чинь гарцаа байхгүй энэ бүтээгдэхүүн чинь үнэтэй болоод байгаа шүү. Дээр нь төрийн үн зуртал янз янзаар авилгууд дээр хилэн долонгой ярьж байгаа. Энэ бүх процессуудыг давж гарна гэдэг бол үнэхээр энэ үйлдвэрлэгчдийн хувьд буюу Монголын баялаг бүтээгчдийн хувьд хүн цогцолт байдаг. Гэсэн хэдий бол бид нар ч нэгэнт одоо тэр одоо хобби зүтгэлээр мэрэгжлээр орчихсон учраас одоо тэгээд байна гэдээ хаяхгүй тэгэл одоо ингээл чармаа ядсан л одоо ингээд зүтгэж явж байна. Тэгээ энэ утгаараа бол удахгүй цагийн юм одоо цагтай байдаг. Сайхан цаг яриад. Өнөөдөр одоо ингээд удахгүй эрүүл нийгмийн даатгалын хуулинд өөрчлөлт орох гэж байна. За хүн амын орлогын албан татврын хооронд өөрчлөлт орох гэж байна. Тэгээ хэрвээ одоо ингээд энэ татварууд буураад ирэх юм бол эргээд энэ ажлын байр маань эзэнтэй болж бас монголчууд бас хийх бүтээх үйлдвэрлэх шатлах дамжлага нэмэгдэнэ гэж итгэлтэй гэгээд явж байгаа шүү. Ер нь яг үнэндээ болвол ингээ байгаль экологийн тэнцвэржилт алдагдаад болохгүй юм зүйл яривал Монгол их оронд маань маш их байна. Тэгэхээр хэдүүлээ аль болохоор л болохын төлөө тэр дундаа өөрөөсөө илүүчлээд өрөөл туслана гэдэг бол үнэхээр одоо бас том хүн чанарын илэрхийллээ. Яалтчгүй үүнийг бас сайныг илүү их дүүлгэж өгмөр санагддгийг. Тэгэхгүй бол одоо мэдээж бид нар хазгаа гიშгсэн хүн болгоныг ингээд одоо чичлээд ивэл хэцүү. Тэгэхээр хамтаараа нийлжээж аливаа зүйлийг хийвэл манай улсын орн маань хөгжин. Тэгэхээр чиглэл компани маань хувьд гэвэл үнэхээр одоо үгээр хэлж баршгүй олон одоо юу гэдгийг өдөр алган тэнд байгаа ажиллаж байгаа хүмүүсийн амьдрал хүнд хэцүү байгаа бүгд өөрөнд нь туслаад байвал бас хэцүү. Тэгэхээр нийгмийн шин чанартай ямиг олон хийнэ гэдэг нь тэр хүмүүсийн сэтгэл зүрх нэгдэжээч энэ одоо илүүчилж одоо энэ нийгэмд хэцүү байгаа өдөр алган л одоо талбай дээр маань өвчин завсан хүмүүс зогсож гин гуйж гин эрүүл мэндийн асуудлууд хүүхдүүд залуу өвчин залуужж гин гэд ингээ хоёлоо ингээд хар бараа юм яриулаа маш хэцүү зөндөө юм ярина. Тэгэхээр одоо нэвтрүүлгийнхаа зорилгын дагуу өнгөтэй өөдтэй сайхан зүйлүүдийг яриад тэр нь ерөөл болоод ард түмэнд нь хүрээсэй л гэж бас бодож байна. Тэгээд мэдээж эрхэм гавьяатайгаа морилон саадсан дээр асуух юмнууд маш их байна. Тэгэхээр хүн болгонд ер нь ингээ манай монголчууд манай нутаг манай тэр манай увсих манай хөвсгөлөх гэж ярьдэн штэ. За мөн одоо юу гэдэг аймаг суманд очихоор нийгэмд хүчилж аваа хүмүүсээс л хандав мөнгө одоо юу гэдэг гэлээдэг. За би болохоор Өрөнгөө аймгийн үлдээч Монгол төв алах гэж ярина. Өндөр гэгөөний төрсөн нутаг гэсэн хүчтэй Өрөнгөө аймгийн үлдээч. Тэглгүй яах вэ? Энэ сайхан нутагтаа тэр сайхан онцогийн тэртээ 1960 онд төрж одоо өдөгөө хүртэл амьдарч байгаа нь үнэхээр бахархгүй шүү дээ. За аав ээжийн ачлалыг бол одоо хилээд магтаад баршгүй. Тэгээд уул ус гол сав энэ сайхан байгаль дэлхийн энергиугаар ундаалж өдөө зөгтөө явж байгаа одоо нутаг усныхаа бол зүтгэн бишрэхээс шаарахгүй. За нутаг аймгийн хувьд бол тодорхой хэмжээний бас ард түмтэйгээ одоо өөрөөр нутгийнхаа сумынхаа ард иргэдтэй байнгын холбоотой. Тэднэртэй бас нэг дэмжлэг төлөвлөж юмсан бас нэг одоо юу гэдгийг хөгжлийн бэрхшээлд иргэдэг гэдэг юм өндөр наснд дэмжлэг төлж яасан гэх. За одоо бид тэндээ бас нэг тодорхой хэмжээний нутаг орныхаа сум хийдэд
хүнтэй хамтран ажиллах тэднийхээ оюун зайг бас даган байсгасан гэсэн ийм их олон төлөв ажлууд бид хамтаараа бас хийдэг. Манай компани хамт уламжлалт оролцдог юм аа. Тэгээд Өрөнгөө аймгийн үлдээсэн одоо нутаг Борго шүү гэдэг газар дээр Бурхан багшийн сургаалын шиг эдүүгээ одоо хамт олонтойгоо нутгийнхаа ахан дүүстэйгээ бүгд үлцээс саманд байдаг шүү дээ тийм ээ. Чулуун өсөө босгож ирсэн. Энэ бол одоо бас 5 жилийн өмнө ковидын өмнөх нь болсон байгаа. Тэгээд энэ хөшөөн дээр байна одоо Өрөнгөө аймгийн үлдээсэн рүү ордог гардаг бүх хүмүүс тэн дээр буудаг, золгодог, мэдлэг үдэн гаргадаг, залбирэн мөргөдөг ийм сайхан суур тавигдсан. Энэ бол одоо үнэхээр одоо эргээ харж байгаад үнэхээр сайхан байдгийн тэр үед Монголын үндэсний телевизээр одоо Бурхан багш кино гараад тэгээ Бурхан багш киноны тэр сургаал юу хийн тэр хатан дээр чулуун дээр сийлж үлдээгээд миний багш одоо Монгол Улсын соёлын гойж төлдөг учрыг хэлж одоо нэрийн дуртахад одоо Төмөө багш байна. Төмөө олон тэрэг болыг бол нэг ном хэвлэх, ном бичих энэ одоо байдаг. Тэгээ чиний хувьд бол ном хэвлэх, ном бичих нь бол мэрэгжлийн хувьд ч юм бол арай жоохон хол юм аа тийм учраас бусдын болвол тийм өшөө буюу тэндээ сургаалаа нээлтүүл яасан. Надад тэр зөвлөсний дагуу би тэр ажлыг одоо хамт олонтойгоо ахан дүүстэйгээ одоо хийж яасан сайхан санагдчихэ. Тэгээд одоо тэрийг харахад бас бахархалтай сайхан байд юм аа. Тэгээд нутгийнхаа зүүн олонний юм одоо мал хойно одоо элбэгдэлдэг ард иргэд нь эрүүл сарвал за ормол ногоон гаргацгатаа гарч ийм сайхан байгалийн бэрхшээлийг үл туулсан ийм сайхан цаг үе амжилуул байгаасай гэж бодож явдаг юм манай нутаг. Төрөө бас тодорхой бас таны асуултанд дутуу хариулсан байна. Тэр тодорхой хэмжээний өнөөдөр бид нийгэмд алдахгүй хүн байхгүй тодорхой хэмжээний юу гэдгийг арх тастай холбогдлоо ч юм уу биеийнхээ үгийг сонсдоггүй хүлээцтэй байдаггүйгээс болоод богино хугацаанд зочмог үйлдэлээс болоод ингээд хэрэгт холбогдоод тий алтай эндэгдэл гаргаад тий ингээд одоо нийгмийн цухаарлагдаад эрхээ ингээ халдчихсан юм залуучууд байна. За ингээд ер нь энэ залуучуудыг хөдөлмөрт оролцуулах гэсэн бодол гэдэг хийгээд Ямалангийн одоо орох нээлттэй орохынгүй 421 дугаар анги дээр манай компани нэг үйлдвэр ажилладаг. Энд бол нийтдээ нэг 30 гаруй хүмүүс одоо манай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тэнд бид мэрэгжүүлж, сургаж, Монголд маш маа. Тэнд бол одоо хөлөтөн үйлдвэрлэж ажиллаж байна. Манай таны компаниас бол тэнд одоо технологич, үйлдвэрийн дарга, хаб чанарын ажилтны зэрэг юм баг ажилладаг. За энэ талд ярихад бол Монголын одоо шүгэн шийдвэрлэгч ерөнхий газрын хамт олон бид нартай бас сайхан хамтарч ажиллах тухай болоод ингээд эдгээр дөрөвдөг хичээлдээ ажиллаж байна. Энэ маань бол гараад одоо манай байгууллагад ажиллах бүрэн бол одоо 2 дугаар тэр хүмүүс тодорхой хэмжээний одоо 1 жил ажиллахад 4 сар орхон хугацаас хасагддаг тийм. Бас хөдөлмөр оногтой байна. Тэр нь цалингаа авчихна. Ажилттай болон гарч ирээд одоо шууд ажлын байранд гарах юм боломжтой. Ийм тохиолдолд аваад болоод байдаг. Тэгээд сайхан хөдөлмөрт залуучууд энд ажилладаг юм аа. Энэ бол бас хэдийгээр тэргэн эрхээ хязгаарлуулад ажиллаж байгаа ч гэсэн бүтээлээ улс их орондоо бас нийлүүлж чадж байна. Улс их орондоо хөгжилт бас дэм болж байна гэж ойлгож болно гэж боддог юм аа. Энэ талаар асуусан бас байна. Тэглгүй яах вэ? Тэнд мэдээч хэрэг хүмүүжж байгаа хүмүүсээ маань гэр бүл ээж аав элгэн садна ээжинд ирээ нэвтэртэл уйлаад шаналал зовоол гэтэл нөгөө талаараа тэнд хүүхэд нь Монголынхаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд гарын дүүтэй ажлын одоо ажил хүнийг маш их ухаан суулгадаг шүү дээ. Тэгэхээр ийм мондог бас болоод ирнэ гэдэг бол бас л нийгмийн хариуцлагын хийж байгаа томоохон ажлуудын нэг гэж бас үзэгчд маань хувьдаа би бас бодож байна. Тэгэхээр ерөөсөө өнөөдрийн ингээд юу гэдгийг Эрхэм Гавьяатынхаа энэ сайхан өгнүүдийг сонсохоор цаанаас л нэг юм одоо яриал ямар юм сэтэл төрж байна. Сэтгүүлчд болол яг мэдээллийг цаг тухайд нь хүргэж, яг тэнцвэртэй хүргэж, сэтгүүл зүйн салбар яс зүйтэй хүнлэг инэрэнгүй байх ёстой гэдэг зарчмыг манай хүн чанар нэвтрүүлэг маань өнөөдрийг хүртэл одоо хадгалж ирсэн, өргөн төмөндөө бас хүргэж ирсэн. Үүндээ ч бас талархалтай байдаг. Тэр дундаа өнөөдөр чиглэл компанийнхаа хийсэн, тэр дундаа үүсгэн байгуулсан Гавьяатынхаа хайрт аав ээжи нутаг одоо Өрхангай аймгийн нийт зан олноороос хамт олноор нь бахархаж байна. Таны нууцаас нэг олоод мэдчихлээ. Өнөөдөр танд төрсөн өдрийн баярын мэнд хүргье. Та ярэ мдэггүй явсан биш үсттэй. Өнөөдөр нэрээ миний төрсөн өдөр
Уг нь 2 хоногийн өмнө нэр олон давж өсөж өчтөр тэргээ мартчих. Өнөөдөр гэлээ мартчихсан байсан. Одоо тань сануулга гинтийн сүрприз бариараа гэж хэлсэн. Ийм гоё баярыг одоо энэ өргөн төмөнтэйгээ энэ хүн чанар гэдэг нэвтрүүлгээр энэ олон жил бас чиглэл компанийгаа нэвтрүүлэгтээ урьж оролцуулах гад хөөцөлсөний хүчин таньда дахин нийт үзэгчдийнхээ өмнөөс хайртай гэр бүлийнхээ өмнөөс хамаг олонний өмнөөс төрсөн өдрийн баярын мэнд хүргье. Хорвоод нэрлсэн Хоско баярын мэндийг хүргье. Тэгээд хайртай ээжийнхэн төрүүлсэн ээжийн бурхтынх нь одоо өмнө бас залбирахгүй байхын аргагүй дэлхийд өөрөн бурхад байлаач дээлтэй таныг минь гүйцэхгүй сүүнэрсэн энгэрстэн нэрхлэж сүслэн мөргий таныгаа өрлөг их минь буурал их минь үлми доортон сүгдий өрстөн өгөөмөр таныхаа хайранд өн мөхөд жаргай өрстөн гэд бомцын дахихаа гэр бүлийн зүгээс бас хайртай ээжид нь бас мөргийа. Үнэхээр тэр хүн гэдэг хүн энэ дэлхийд хүн болоод ээж хэвлээд бий болоод тэгээд өдөр зөрхтэй болно гэдэг бол гайхалтай ховор ад завшаа шүү. Энд ингээд хэлэхэд ээжийн тухай бас дурдчихъя. Үнэхээр дурдхаа шарга байхгүй би бас ярьдгийн. Миний ээж 86 настай өд болсон. Одоо миний 37 жил дээр би ээжийнхаа 49 дээр тэлгээ 50 дээр гарсан. Оо. За би чинь одоо ихээс толуулаа. Ээж нь 10 төрсэн 3 мэдсэн юм байл. Тэр отхон хөвгт. Тэгээ миний ээж намайг 49 дээр тэгээ 50 дээр гарахдаа өөрийгөө их барьж аваад боогоо тавьчихсан. Тэгээ тийм гайхамшигтай ээж бүгд авах. Маш гоё тий. Тэгэхээр өнөөдөр төрсөн өдрийн минь төрөхөөс одоо аргагүй байна үнэхээр. Манай ээж бодохоор нас яваад гэдэг юм бол юмсгаа. Тийм шүү дээ. Ер нь ингээд их хүнийг ярих, тэгэл нэг хүмүүний амьдралыг ярихаар ингээд бас ингээд аавынхаа тухай бодохгүй болохгүй. Яг л би ааваасаа 4 настай байхдаа амьдсан. Түүний тухай гэдэг болов аавын ачлалыг болов ерөөсөө. Алдаас юм уу алсаас өдөрцсөн болохоос би ч л авчдаг. Тэгэхээр бодох би бол гайхалтай ээж аав юм хөхтэй. Хүн бүрт аав ээжээ ярихаар нэг огших сэтгэл төрдөг. Бидээс дөрөв. Намайг бас өлөвчлээ. Тэ баярлалаа. Түрүү ингээд бид нар ер нь зочдтойгоо 5 минутын өмнө ирээд 2 үгээрээ сууж явах та бас хайртай ханаараа бахархаж ийсэн. Миний хань биенчлэрхүү байдаг ч гэсэн миний энэ өнгөтэй өөдтэй сайн сайхан яваа. Миний хантай, миний өр хүүхдүүдтэй, миний хамт олонтой холбоотой шүү гэж ярьж ийсэн. Тэгээд Юков гэжсэн би яалтчгүй тэр хайртай ханд нь хамгийн сайхан эрүүл өргөмөр байна. Би ч одоо 4 сайхан хүүхдтэй. За хань ижлээрээ бахархах аргагүй. За манай хань ижил бол тодорхой хэмжээний бас одоо биенд харав юм байдаг. Тэгтээ одоо миний хоолндыг хийж өгөөд хамаг ардлаа юм ингээд жим том болгоод ингээд байж байгаа. Тэгэхээр тэр өнөр бас бахарахгүй байхаа. Бид одоо ерөн сүлүүд энэ өвчин цавлаа ямар их залуужж байна тий. Бүр одоо 30-д өгтөө төрлийн өвчин тусаад. Чи одоо яста мэдгүй нэг тарианагоо гэлэх шиг ковид тэрнтэй холбоотой. Энэ бол дэлхийн нийтийн ганцхан манай ч алдаа биш. Дэлхийн нийтээр улс орнороо олнуулаад алдаа гаргасан тал байх шиг байна. Энэ талын туршлахгүй байсан ч бас байдаг л байна. Дээр нь хайхрамжгүй олон зөвлөд байна. Тэр болгоныг өстө тоочоод оршгүй гэл. Тэглэхгүй яах. За ингээд маш гоё одоо сэтгэл ингээд нэх гоё хайр дүүр ингээд нулимс соёлоос бакаан шингээчлээ уучлаараа үзэгчтэй. Тэгээд хүн чанар гэж хоёрхан үгэнд амьдралыг өөр дээрээ тогтоож чадах ахыг хайр оршдог, инрэл нэгүслэл оршдог. Хамгийн гол нь бие биендээ сэтгэлийн дулаан үгийг хэлэхэд оршдгоо. Тэгээд өнөөдрийн маань эрхэм хүндтэй зочин манай нэвтрүүлгээр дамжуулан хайртай бүх хүмүүстээ хамгийн сайхан үгийг илгээж байгаа шүү гэдгийг хөтлөгч миний хувьд бас дамжуулахын зүйтэй хаа гэж бодож байна. За ингээд нэвтрүүлгийн одоо эрхэм хүндтэй урилгыг хүлээж аваад ирсэн аль болохоор би бас танаа одоо байгууллагыг үзэгчтэй одоо танилцууллаа. Үнэхээр бахархаж байна. Гэр бүлийн танилцууллаа. За мөн танаар үнэхээр бахархаж байна. Хар нэлхаасаа эхлээд хатуу бор ажлыг хийгээд тэр энэ одоо бас ховор мэрэгжил шүү дээ. Энэ хүү одоо
судалтай аж үйлдвэрийг одоо үүсгэм тоног төхөөрөмжийн засварчин гэдэг бол тэр болгон хийгээд байдаг багш эмч одоо юу гэдэг хуульч гээл манайхан тэр бол өргөн дэлгэр сайхан бол мэрэгжил гэхдээ мэрэгжил дотроо энэ бол үнэхээр бахархууштай мэрэгжлээ. Тэгэхээр миний асуугаагүй магадгүй үлдсэн олон одоо зөвлөд ээж магадгүй. За ингээд хүн чанар гэдэг нэвтрүүлэг бол хөвчлэн миний тухай, манай компани тухай, миний өвдөл санааны тухай нэвтрүүлэг болоод яриа боллоо. Тэгэхээр одоо хүн чанар гэдэг нэвтрүүлгийнхаа гол одоо сүнс би агуулган дээрээс нэмээд бас ганц нэг үг хэлье. Тэгэхээр өнөөдөр хүн чанарын тухай асуудал өнөөдрийн нийгмийн зах зээлийн үед маш модод байна удаа гэж би хувьдаа боддог. Жишээлх юм бол би чиглэл компаниг үүсгэн байгуулчаад одоо тоног төхөөрөмж худалдаалдаг дэлгүүрээ нээж чадаж ажиллаж байгаа үед тухайн дэлгүүрийн худалдааны зөвлөх бид хоёр итгэлцэлээр ажилладаг гэсэн. Тоолго тооцоо моцоо гэж байхгүй. Тий. Тэгэл ингээл итгэлцэлээр явдаг байсан. Тэгээд сүүлд нь ингээл дэлгүүрээ нэгээл худалдааных ингээл гэсэн чинь онороо 70 оных нэг болж 50 он 80 оныхоо тэгэл 90 оныхоо шиг ингээл онороо хүн чанарыг муудаж эхэлсэн. Тэгэхээр энэ бол энэ залуучуудыг юм буруу биш. Энэ бол манай нийгмийн тодорхой хэмжээний алдаа. За бид одоо ингээд зах зээл инээтрээгээ дунд нь одоо баахан адагдагшаа ганцхан намаа хийгээл анцаанаа бол амьдрал ахуйгаа дээшлүүлэх. Энэ үед одоо хүүхдүүд төрсөн хүүхдүүд ээж аав эмээ өвдөрөө байсан баг. Тэгэл зөндөөлөн байсан баг. За дараа нь манайх боловсруулаа хөгжилт боловсролын тухай асуудлаа хайчихсан. Тэгэхээр одоо Монгол хүний боловсрол, ёс зүй, жудаг гэдэг энэ асуудлууд бүгдээр ингээд бүрхэгдүүлээд тэгээ оронд нь өнөөдөр яаж нэг гадны орнуудын залилсан мэхэлсэн хүнийг одоо ялалсан өмч хөрөнгөний булааж авсан тийм жудаггүй канонуудаар залуучуулын тарихыг өдөрж тэгж болдог юм бэ гэсэн сэтгүүг тий. Тэгээ одоо хүн чанар гэдэг нэрээс Монголын нийгмээс арчиж хаях тийм бодлого бол хаана газрын түлхээсээр юм уу явж яд юм уу дотроо боддог. Хувь хүний хувьд бодож авдаг баг тийм ээ. Би алдаатай бодсон байгааг үүсэв. Тэгэхээр бид өнөөдөр бид уул уурхай нэтрийг давхиж чад эрүүл мэндэ боловсрол хоёулаа хайчихсан. Энэ хоёр нь бол үнэхээр одоо хүнд байдалд орцсон. Өнөөдөр эрүүл нийгэмд даатгалаа тогтолцоо ямар гоё лээ. Тэнд одоо бид эндэгт хэдий зуртаа захтаа үзүүлж үйлчлэг авч чадахгүй. Өнөөдөр гадны боловсролын системүүд одоо шүтчихсэн. Өөрсдөө өвгдөөцсөн боломжилт зам боловсрол гүн ухааныг ерөөсөө хайчихсан. Тэгээ энэ үгсгүйгээр тухайн одоо үйл ажиллагааг удирдах байгаа энэ болсон хүчнүүд нь үндэсний гэсэн юм болгоно хаяал гадны юм гэсэн дахин шүтчих энэ өнөөдөр одоо энэ хүн чанарын асуудал улам их муудаж байна. Тэгэхээр удахгүй гээд боловсролын системд өөрчлөлт оруулаад араа жоохон үе гэдэг нэг үеийн дуусаад дараагийн үеийн гарах юм гэдэг. Сайхан болцгоох байх тийм ээ. Нэгэн цагт энэ одоо Монгол хүн гэдгээ хаач явахтаа мартаж болохгүй. Монгол улсын тусгай технологиг өдөр болгон бодож хэлэх явах хэрэгтэй адилхан. Монгол хүний хүн чанар гэдэг юм цэцэрлэгээс нь, гэрүүлээс нь, сургуулиас нь гэж суулгаж өгөхгүй бол энэ бол үнэхээр харамсалтай өнөөдөр үргэлжилж байна. Тэгээд цагийн цагтаа гэж бид нар хэлсэн. Цаг үе болоход бол бид өшөө нэг одоо явах чад. Энэ талын Монгол хүний гадныханд бол одоо хүн чанарын тэр гэж үг баг томьёол байхгүй. Энэ бол Монгол хүндэл байдаг байна. Ёс чудаг. Тэр ч утгаараа л энэ одоо хүн чанар гэж хоёрхоо үгийг Монгол Улсын үндсэн хуулинд гэтэл хүнлэг инэрэнгүү гэж байгаа боловч хүн чанар гэж хоёр үг байдгүй. Түүнийг л одоо энэ манай нэвтрүүлэг энэ зорилго нэг тэр нь тусгах одоо өргөн барьцлтын хоёр үгийг л шигтгэжүүл. За нэг хүнлэг инэрэнгүү гэхээр хүмүүс ингээ өнгөрч хүн чанар гэхээр хүн нэг ядчил нэг арай өөр одоо Монгол хүн чинь тэрвэрээ өөр юм шүү гэдгээ нэг ингээд ойлгох ухамсарлах болов гэж бас багхан одоо бас хүнлэг инэрэнгүү гэдэг болох нэг малгай өгөөд сул харагдаад хүн чанар гэвэл шигтгсэн ч юм уу тий нэг юм дансан дарц юу шиг тий тамга шиг гэж бодохгүй тэгээд үнэхээр болон өөрчлөлт гарах үед энэ сайхан сонгож өгөх тийм сайхан ямар хэрэг баташгэ тий орхон байгаа байлгүй гэж ингэж бодож байна. Тэгээд энэ дээр бас бид одоо үнэхээр гэрүүлийн хүмүүжил, хүүхдийн хүмүүжил, цэцэрлэгийн багшийн хүүхдээ хөгжих хүмүүжүүлээс хахгуулаад л энэ хүн чанарын тухай, энэ ойлголтын тухай сайжруулах юм бэ. Тэрнээс бол хүн чанарын тухай юм болвол Монгол хүн болгоны ясанд нь чөнгөнд нь бүр шингэцсэн байгаа тийм. Энийг хачхан мартах нь бол хоёу удаашруулах, саармжуулах бодлого бол би
кино сорхолтын байгуул юугаар дамжиж гадны улс орны нөлөөлөл би байх магадлалтай гэж ер нь монголчууд маань нэлээ их тий бод бас харддаг тий гэж байна шүү дээ. зөв тэглгүй яах вэ? гэж бод тийм аа. За энэ утгаараа би танаа одоо энэ хүн чанар мөн чанар гэсэн сайхан нэвтрүүлэг төмөө олон сайхан түгээлттэй хүрээд одоо хөдөө орон нутгийн бүх хөдөөс угуудаар үнэхээр одоо хүн чанарын тухай асуудал бол хөдөө орон нутгийн малчтай хотхон энэ төр бол одоо үйлдэж байгаа шиг байна. Настан буур л одоо хүн тэтгэхээс ахгүй бол хүн чанарыг хэлнэ. Тэглгүй. Энэ байна одоо ингээ явандаа ингээд улам Өргөжин тэлж хүн болгоны одоо сэтгэлдэн зовнож явдаг ийм байх болтгоо ойлгомжтой гэж юм гэж байна. Эрүүл Батар шигэ. Манай нэвтрүүлэг бол үнэхээр сайхан нэвтрүүлэг юм байна. Би ер нь одоо хүн чанарын тухай бодоход бол хүн бодоход огшихгүй байхын, сэтгэл хөдлөхгүй байхын тэр нэг аргагүй зүйлтэй энэ бол Монгол хүн юм бол энэ заавал нэг юм байгаа зүгээр. Ер нь тэгээд би өнөөдөр гавьяатаасаа нэг юм асууя. Зарим үед одоо сүүлийн үед миний хувьд ч тэр шантрах зүйлүүд гараад их юм. Одоо залуучууд маань жоохон цаг нар барихгүй. За тэгээд дээрэс нь одоо юу гэдгийг жоохон учир маш олон сайхан зүйлүүд байгаа мөртлөө заримдаа нэг тийм сэтгэл хөндөрүүлсэн зүйл байгаад идэв. Гэтэл танаа одоо юу гэдгийг чиглэл компани орчинд ч гэдэг юм уу ер нь энэ олон жил 35 жил одоо ажиллахдаа ямар нэгэн шантрах зүйлүүд юунаас эхэлж яаж одоо түүнийг даван туулж исэн бэ? Гэхдээ ер нь энэ тэдгээр сэдвийг хүртэл ингээ ажиллаж байх үед өнөөдөр ингээд хамгийн шантрах үйл ажиллагаа бол ерөөсөө ажлын байрны хомсдол буюу ажлын хүчний хомсдол. Ажлын байрны байгаад байдаг ажлын хүч нь олдохгүй байгаа. Энэ бол үнэхээр бас эмчгэллөө штэ. Бас нэг шантрах штэ үйл ажиллагаа. Дээр нь өнөөдрийн манай залуучуудын сахилгууд хариуцлага өгдөөх чадвар за энэ залуучуудын алдаа биш энэ нэг манай боловсролын систем алдаа. Ерөөсөө түрүүний ярьсанчлан тий. Энд манай нийгмийн алдаа бол энэ алдаанууд маань боловсролын системэнд дампуураад ирсэн учраас боловсролоос авахгүй бол бүх юм уйлдаатай шүү дээ. Тэгэхээр энэ дампуураад ирсэн учраас л ингээл эцлэн шатнд ажлын байрны эзэнгүү хийж байгаа ажилдаа Хариуцлахгүй. Дотоод захтай хаяа явчихна. Би чинь нийгэмдээ хариуцлагатай ажил хийж байгаа шүү гэж юусоо бодохгүй. Ийм алдаанууд бол зөндөө байна. Энэ ажлын байрны хомсдолтой холбогдуулаад би нэлээд тийм эмчилж авдаг юм би. Тэр нь одоо ажлыг төдийгөө хүртэл авч явах тодорхой хэмжээний 35 жил гэдэг бол баг. Зөндөө байлгүй явах юм. Зарим нь тэгээд мартчихдаг байхгүй юу. Одоо болох юм бол стилтэй тэгээд зарим нь нот тухайн үед болвол тэгээд ячгаад орхичих хэрэгтэй. Тэгээд удаал тэнийг удаашруулаад ингээд байвал тэгээд бидний үе нэг арай нэг юм хариуцлагатай байгаад ах шиг санагдаад идгийг. Манай үе, танаа үе гэж ярих юм бол энэ үл үрийг араа жоохон өнөөдөр ингээд залуучууд тэд хүүхдүүд ярьж байгаа шүү дээ. Одоо сургууль төгсөж байгаа юуны их сургууль төгсөж байгаа хүүхдүүд чинь одоо энэ 10 жилийнх нэг юм уу тэр их сургуулийн нэгдүгээр курсынхээс араа илүү байгаа юм. Манай үе жоохон гайгүй байж. Харин тийм. Нэр нь л одоо бас л тий. Ерөөсөө л нэг тийм нэг хаанаа нэг юм жоох юм тий. Цэрэг багт ч нэр манай аных нь өөр өөр эдгээр чинь тий. Зөв. Цэрэг багт цэргийн хүмүүжил цэргийн шалгуугаар хариуцлах гэдэг чинь цэрэг албаны гэдэг чинь мондөг одоо том их сургууль шүү тэр аюулсан үг даад сурна хатуужилтаа болно хөдөлмөр сурна спортын одоо биеийн одоо би галбиржуулах гэх юм алгийг бол бас өөрөө цооц. Өнөөдөр хуучнаар бол одоо сургууль болгон одоо тэр үед одоо батлан хамгаалах тэмдгийн норм биелвэл гэж хүүхэд болгон баг спортлог байлаа. Өнөөдөр ч тэгээ спортны тамжид толбог тийм тэмдгийн норм баруун спортлог юм байхгүй. Нэг юм болсон байна. Тэгэхээр хүүхдүүд ч өнөөдөр хаана биеийг хөгжихийн ийшээ ингээл автосон сум тийшээ гэрнээ орхон дөрөв хоногийн дунд ингээд аль нь л ерөөсөө нэг тий. Өдөр чи нөгөө утас ухаатай жихмэгчт хоёрын мэдсэн биеийн залуучууд хэлдэг өөрийнхөндөө шилдэг. Та нар яасан дүлэг болох бэлтгэлээ яасан их тавч байна. Согох бэлтгэлээ яаж нэг их тангууд юм. Үний хэлээд байгаа юм. Тэгэл одоо за гिचэл ерөөсөө тий. Ачмар гэ. байна. Энэ бол
бас л одоо Тэгээ гавьтайгаа яриад байвал ерөөсөө нийгмийн ингээд нөгөө болохгүй яриад айгүй их байгаад байгаа. Хоёулаа дандаа сайхан болох бүгдийн гоё болоосай л гэж өрөөе. Ийм сайхан өдөр одоо гавьтайгаа ирсэн маш их баяртай байна. Тэгээд ад жаргалыг бид хүний сайхныг төсөөлдөг болохоор алтан нар бидэнд авиадлахын гэрлээ хайрладаг болохоор амьд явахыг бид бусдаа туслахын нэр гэж бодном. Ад жаргалыг бид бусдыгаа хайрлахын нэр гэж боддгоо. Хүн чанарын хайрлын хэвлэл мэдээллийн байгууллагаас өсөн дэвжиж хөгжин цэцэрлэгтэйгээ зэрэгцэн нийгмийн хариуцлага мөн өсгсөөр цар хүрээгээ томруулсаар яваа чиглэл компани хамт олныг 2025 оны шилдэг хүмүүнлэгийн элчээр батламжилж Монгол төрийн ордныхоо их хүндэтгэлийн өргөөнөг гардуулсан алтан агшинг хамтдаа үтсэн юм а. Нэвтрүүлгийн эрхэм зорилго нь хэн нэгнийг баярлуулж хэн нэгэндээ сэтгэлийн дэмийг хайрлахад оршдог. Тиймдээч бид халуун дулаан сэтгэлээр жигүүрлсэн чиглэл компани хамт олныг нэгэн эдис болон ажиллаж байгаа үйлчлэгээний ажилтан гант тулга эгчтэй гинтийн бэлэг барьж сэтгэлийн дэм урам зориг хайрлаа. За өнөөдөр өнөхөр энэ сайхан өдөр манай чиглэлчүүд үеийн чиглэлчүүдээ хийж бүтээсэн хүмүүнлэгийн арга хэмжээг за төрийн бас байгууллагууд за хүн чанар нэвтрүүлгийнхэн за хөдөлмөр нэмийн хамгааллын яам улсын хурлын гишүүн дэйн одоо хамтарсан одоо сайхан сэтгэлийн тус дэм гэсэн сайхан хүмүүнлэгийн шагналыг чиглэлчүүд өнөөдөр гардуулж өглөө. За энэ чиглэлчүүдийн төлөөлөл өнөөдөр төрийнх ордны одоо Монгол сайхан өргөөнөө энэ сайхан хүндэтгэлтэй шагналыг үеийн одоо хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа олон мянган хүмүүстэйгээ хамтдаа сэтгэл зүрэхээр оролцож 99 хүмүүс өнөөдөр шагналыг хүртлээ. Энэ өвчтсөн шагналын одоо эд ертөнд болсон чиглэлчүүд өнөхөр бас баярх хостой бахарх хостой юм өдөр байна. Онцолж байгаа одоо төлөөх баяртай байна. Ингээд манай ажилтан одоо гант тулхтаа эрүүлэн сайн сайхан бүхнийг өсөн өрөөд ад тулхтаа бас сприц юу гинтийн бэлэг барья гэсэн юм аа. Ингээд хамт олонныхоо өмнөөс энэхүү цэцгийг одоо өргөн болж байна. Тий чамд кадана ачаа гант тулгаа. За чамд одоо ингээд чиглэлчүүдээс ингэж байгаа шүү. За энэ ингээд танд 1 сая төгрөгийн энэ чанарын бэлэг өгч जैन. За Кумара брендийн одоо цагаан тоогоо манай чиглэлчүүдээс энэ Орсын холбооны улсын Кумара брендийн анхны шагналын анхны одоо бэлгийг та авлаа шүү. За танд баяр хүргэе. За бүгдээ хамт олонд баяр хүргэе. За ингээд чиглэл компани хамт олондоо маш их баярлаа. За ингээд чиглэл компанид би одоо 2 жил болж байна. Тэгээ одоо чиглэл компани бүх хамт олондоо баярлсан талархсан сэтгэлээ эдэхийлье. Маш их баярлаа. Гинтийн бэлэг байсанд маш их баярлаа. Хамтын хүчээр хөгжиж бүтээцгээе. За нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээр байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг маань ямар гоё юм бэ? Баяртай, дуутай, хууртай, шагналын хур буусан, чиглэл компаниараа жочилсан маш гоё зөвлөд оллоо. Тэгээд мэдээж их хүндэтгэл хаан төрийн ордонд хүмүүнлэгийн 99 хүмүүнлэгийн элч нарыг маань одоо шалгаруулах арга хэмжээ болоход манай чиглэл компани бол яалтчгүй орж хамт олонтойгоо маш гоё үйл ажиллагаанд оролцоод гарч ирлээ. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр чиглэл компани тасралтгүй явагддаг үйл ажиллагааны нэг эрхэм чухал хэсэг нь бол энэ хөгжлийн бэрхшээлт хийгдэх ажлын байраар хангах. За хорих байгууллагаас бол суллагдсан хүмүүсийг ажлын байраар хангах. Эсийн 2 том агцсан дээр бас бид ажлын гоц чиглүүлж явдаг. 2024 оны 23 оны өдрөө нийгмийн хамгааллын яамны хөгжлийн бэрхшээлтэй ирдэг ажлын байраар хангасан тэрхүү шагналыг манай олгож ирсэн. Энэ бол бас төрийн яамны том хүндэтгэлийн үйл ажиллагаа. Өнөөдөр ингээд бас энэ хүмүүнлэгийн байгууллагад олон жилийн төвтэй ажиллаж байгаа нэг чиглэл компани тодорхой хэмжээнд оршуулсан шагнаж төрийн одоо хүмүүнлэгийн элч хэмээх юм сайхан. Хүмүүнлэгийн элч гэсэн юм сайхан шагналыг манай компанид олгосон. Бас баярлалаа. За энэ одоо шагналуудыг өөрийг бас яг хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамыг удирдах байсан үеийн удирдлагууд түүний дотоос хөдөлмөрийн хамгааллын яамны бүтээгдэхүүнд олон жил чанагдчих. Тэгэхээр энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллыг яаж авч явах вэ гэдэг бодлогыг тодорхойлдог юм их олон гишүүдийн энэ одоо үйл ажиллагаа авч явахдаа бас туйл их баяртай байна. Үнэхээр бас
нэг чиглэл, нэг үйл ажиллагаа, нэг одоо чанагдсан хүмүүс бол тэр үнэтэйсэнтэй тэр сайхан ажил мэргэжлээс олддгоо тууштай болох юмсан гэж явуулах нь бол анзаарэгдэж байна. Тэгэхээр өнөөдөр сайхан баярлууштай хамт олноор хахах юм сэтгэл үүссэн сайхан өдөр болж өнгөрлөө. Тэлгүй ах ба тэр дондаа манай одоо их хүн эмэгтэй хүн тэр дундаа төрийн одоо төлөөлөл болсон ариун заяа гишүүндээ бас одоо баярлаж талархах зүйтэй ах. Учир нь энэ олон салбарт ажилладаг хууль эрх зүй, эрүүл мэнд, боловсрал, төрийн бус. За тэгээд ингээд олон талт малчин, тариаланчин гэдэг энэ хүмүүсийг нэгэн дараа одоо өнөөдөр маш гоё одоо хүндэтгэлтэй хүлээж авч хүмүүлгийн ил чимээх ийм одоо сайхан шагналыг бас хүртээж буйд нь үнэхээр талархаж байна. Тэр дундаа манай одоо чиглэл компани маань хамт олон тэр олон байгууллага төлөөлөд орж одоо энэ жил бас шалгарч байна. Тэгээд ирэх жилүүдэд жил бүр уламжлалт болгон энэхүү ирээсэн хүмүүлгийн эрс нар шалгардаг. Тэр одоо өмнөх жилүүдэд бол саран чимэг одоо гişүү маань энэхүү үйл ажиллагааг одоо бас зохион байгуулж байсан улбаалаад олон сайхан хүмүүс одоо хамтарч байгаад үнэхээр бас туйлын таатай байна. Дээрээс нь бас танай байгууллагын одоо юу гэдгийг нөгөө гинтийн surprise болж нөгөө нэгэн одоо ажилчнаа баярлууллаа шүү дээ. Энэ мөч бол үнэхээр гоёсэн. Сквадрын талбай дээр бүгдөө баярыг хуваалцаа, шампанска буудуулаад тэрэл нэгэн баярт өдөр бүр өглөө одоо нарамдахаас өчийн бүрээ болтол ажиллаад амьдрал ахуйгаа гэр бүлээ тэжээгээл за ингээд зоригтой байдаг хүмүүс маань нэг өдөр бас ингээд өргөн төмнөөрөө төрийнхаа их ордонд хүндтгэл баяр шагналаа аваад хамт олноороо баяраа тэмдэглэх мөч үнэхээр гоёсэн. Танд одоо өдөр алга уулзах боломж байдгүй хамт олонтойгоо. Энэ жил бол манай компани үүсгэн байгуулсан 35 жил төрсөн. Тэгээд жилдээ бас давхцаад ийм сайхан олон нийтийн ийм сайхан шагналыг чиглэл компанид болгосон. Үнэхээр бас баярлалаа гэж одоо хэлэхэд багтахаар байна. Тэгэхээр одоо хүмүүлгийн байгууллагт олон жил өрөвдөлтөй ажилласан үе үеийн одоо салбаруудын шилжүүлэлт, үе үеийн салбаруудын хүмүүлэг нийгэм одоо хүмүүлгийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог ийм сайхан энерги сэтгэлтэй баг хамтлал үдээ дундаас энэ удаагийн энэ оныхон энэ том шагналыг хүртсэндээ чиглэлчүүд бас 35 жилийн хойд давхцаж байгаа сайхан үйл явдлаа гэж ойлгож байна. За манай компани хамт олон бол надаас илүү хүмүүлэг ажиллагаанд хамтрах болсон. Аль болохоор үргэлжлэн бэрхшээлтэй хамтарч ажлын байраар хангах юмсан. Тэдний маань одоо ямар одоо гэмтийн болон ямар нэгэн байдлаар болсон сонсол эмтгэлээс болсон ийм одоо байдалтай хүмүүсийг сэтгэл санааны хувьд эмтгэсэн, нийгмшүүлэхээс хамт олонтой байх болсон гэдэг талаараа бол манай дээр бол манай одоо ажлын бариг ажлын албаны дараа амарч байгаа гэж эмхтэй бол одоо төвчлэн ажилтдаг. Тэр хүний одоо зүтгэл бас чиглэлчүүдэд энэ салбарыг бас авч яваад чухал өөр гүйцэтгэж байгаа гэдэг би амд бүрэн сэтгэл өрн хэлэхэд бол баяртай байна. Ингээд чиглэлчүүдээр бахархсан тэдэнд одоо итгэсэн ийм сайхан өдрүүд болж байна. Тэгээд чиглэлчүүд өнөөдөр бас өөрийнхөө байгууллагын дундаас нэг хүнийг алдаршуулсан шахнаж гинтийн одоо сприз юу гинтийн сайхан бэлэг барих юм үйл ажиллагаа бол бас давхар явууллаа тийм ээ. Маш гоё байна. Тэгэхээр мэдээч хэрэг одоо юу гэдгийг гавьяа маань хувьд таны мэргэжлийг одоо өвлсөн мэдээж гэр бүлийн бизнес байгаа бах. Гэтэ яг таны одоо энэ мэргэжлийн чиглэлээр аль хүүхэд нь илүү ажиллаж байгаа шиг байна. Бүгдөө ажиллаж байгаа юу? Ер нь бол манай хүүхдүүд арим жижиг байна. За нэг охин маань одоо олон ажиллаж байна. Манай чиглэлчүүд бол тэгэхээр манай гэр бүлийн бизнес, тэгээд тэр нь бас хамт олонны бизнес байгаа гэж бодож байна. Тэгэхээр үе үеийн чиглэлчүүдийн залгамжлалын ажилчдыг залгамжлааг бэлдэх хамт олонны өсөлт хөгжлийг хөгжүүлэх, түүний боловсрол төвхөн зомлыг тасралтгүй авч явуулах энэ ажиллагаа бол маш их чухал гар ууштай чухал сэдв буюу чухал одоо бодлого байх хэрэгтэй гэж ойлгож байна. Ингээд энэ чиглэлчүүд маань одоо мөнгөд бандан бадарч энэ жил 35 жилийн үе үедээ энэ салбарыг түүчээлэн чиглүүлэн авч явах өөрөө хүнс хоол үйлдвэрлэлийн салбарын техникийн бодлогыг тодорхойлж авч явах гэсэн энэ бодлого бол чиглэлчүүдийн өмнө байгаа. Дээр нь би одоо хүнс хоол үйлдвэрлэлийн төхөөрөмжийн үйлдэл худалдаа эрхлэгчдийн мэргэжлийн холбоо гэдэг төрийн бас байгууллагыг төлөөлж ажилладаг. За энэ холбоо одоо манай энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 5 компани захирал. За 12 одоо удирдсан сүүдийн энэ чиглэлийн мэргэжлийн гишүүнтэй ийм том байгууллага байгаа. Тэгэхээр бид энэ хүнстэй өрөлцөхөд аюулгүй хүнсний хангамж аюулгүй байдлыг одоо хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай сав суулга тоног төхөөрөмж тэр одоо хонцос аваад хонцос шанах хонцос түнхүү хамааралгүй юм галтхайг бий болох гэсэн юм өсөл мөр ингээд
амжилттай ингээ хэрэгжиж олныхоо дэмжлэгээр бас явагдчихжээ. Тэгээд ингээ энэ сая одоо шагнал урамшууллын тухай, өмөлгийн тухай ярьж байгаа өөрөө ирэхгүй цаашаа нэг компани хадуураач манай бонцонд гавьт мод ярихаар л нөгөө тоног төхөөрөмж нөгөө хуванцар сав суулгаас одоо ангижрах за эрүүл мэнд за энэ хичнээн үр дүнтэй гэдгийг бол Монголын ард түмэн ер нь маш их одоо мэдэрч байгаа. Түүнийг бас нэгэн одоо түүчээ олж маш том одоо хөрөнгө оруулалт хийж байгаа танаа хамт олонд баярлалаа. Яагаад тэгэхээр одоо энэ жил 35 жил гэдэг бол 35 настай тэр хүүхэд ямар их тийм ээ бүх одоо сургууль соёлыг төгсөөд одоо тэгшрээд одоо ингээд бүр эд одоо залуу ирчүүчтэй байгаа шүү дээ. Тэгэхээр нийт одоо чиглэлчүүдтэй одоо манай хүн чанар нэвтрүүлгийн урилгыг хүндэтгэн авч хүрэлцэн оролцож байгууллага танилцуулж байгууллагаараа бахархаж 35 жилийн түүхэн одоо энэ замналыг бас одоо захирлаар энэ эрхэм гавьяатыг одоо явуулаад төлөөлөл болгоод биднэрт одоо цэнгэр дэлгэцээр дамжуулж агаад туйлын таатай байна. Тэгээд одоо 35 жилийн мөдгөн хаяанд ирсэн энэ жил бас ойг ухтаад танаа айн хүрээнд хүн чанар нэвтрүүлэгт авирж оролцуулсандаа туйлын таатай байна. Энэ сайхан нэвтрүүлгийг үзэж байгаа эрхэм одоо үйлчлүүлэгч хэрэглэгчид миний одоо эрхэм намайг дэмждэг эрхэм одоо хэрэглэгчтэй за энэ нэвтрүүлгийг үзэж байгаа Монголын мянган үзэгчид ард түмэн өнөөдөр бид үнэхээр бие биенээ дэмжиж бие биендээ анхаалаа хандуулж энэ сайхан одоо өвөн сайхан сэтгэлээр хүн чанар гэдэг энэ нэвтрүүлгийг зах зээлийн гişг болох өнөөдрийн ороо усхаа үед өдөртөө авч явж байгаа энэ одоо нэгдүгээр сувг телевизээ хамт олон талархал илэрхийлэл хийж бүтээж байгаа бүтээл нь Монгол хүний хүн чанар үнцэн гэсэн агуу утгаараа өөрөөр хэлбэл барьж болтгүй, харагдаж болтгүй, үнэртэж болтгүй утгаараа яахаар угаахгүй байх ёстой орон зайгийн ийм одоо том орон зай эддэж одоо ажиллаж байгаа. Гүн талархал илэрхийлэл танаа хамт олон бас харуул сайхан эрүүлэг сайхан бүхний хүсмээр яа гэдэг да. За маш их баярлалаа. Нэвтрүүлгийн урилгыг хүндэтгэн хүлээж авсан дахин баярлалаа. Чиглэлчүүдийн маань ажил үйлс үргэлж харанцан зур шиг бадамлаж, авьяас оюун ухаан бэлгэн, Азийн тэнгэрт гэрэлтэж, сүрэнд нь сүүн цагаан сэтгэл шингэж, сүлтэн нүргэл сүмийн ганжир шиг гялалцаж гэлтганаж явахын ерөөлийг өргөё. За баярлалаа. Хүн чанар нэвтрүүлэг энд хүрээж жаргаж байна. Иргэн уулстай төр баяртай үзэгчтэй. Хүн хүнээ хайрлая. Хүн чанараа өнгөлөн зөвлөе. Ямар сайхан эрүүл үлдэж байна. Баярлалаа. Үлэмжийн нарандаа мөргий урам хайрлсан үгэн бэлгэлээ өчөж бас нэгнээ хайрлаа амьдрах сайхан амьдрал бүр сайхан азтай төрсөн хүмүүн заяагаа ухааны саруудаар тэтгэж амьдраарай зөвхөн чиний хайр зүрлэшгүй сайхан сэтгэлээнд хүн хүнээ хайрлаж амьдрий хүн чанараа дэмж явъя хүн хүнээ хайрлаж амьдрий хүн чанараа дэмж явъя